Ахмадын цагаан уул амралт сувилийн цогцлбор нь Ахмад настангуудаа амрах сувилуулахад шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр ханган засвар шинжилгээний ажлуудыг хийж амрагчдынхаа ая тухтай амрах орчин нөхцөлийг сайжруулан ажиллаж байна. Өөрөөр хэлбэл Ахмад насны нийгмийн хамгааллын тухай хууль төр засгийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэн Ахмад настангуудаа ая тухтай амрах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх, эмчилгээ сувилгаа хийлгэхээс гадна амт чанартай хоол хүнсээр үйлчилж байгаа юм а. Тус сувилийн газар нь 20 ортой сард 2 ээлжээр 40 хүн хүлээн авдаг ба хөдөө орон нутгийн ахмадууд хуваарийн дагуу ирж сувилуулдаг байна. Цагаан уул одоо амралт сувилийн цогцлбор нь Ахмадын ордон ашиглалтанд орсноор 2011 онд ашиглалтанд орсон байгаа. Энэ 2011 оноос хойш энэ Ахмадын ордонд одоо үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь болохоор амрагчдыг хүлээж авах 4 өрөө, тэгээ 50 хүний багтаамжтай одоо хоолны заал, 80 хүний багтаамжтай одоо олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах нэг танхим, уламжлалт эмчилгээний танхим гэсэн одоо сэргээн засах үйлчилгээ үзүүлэх, чирэгжүүлэлтийн нэг өрөөг одоо тохижуулан одоо үйл ажиллагаа ингэж явуулж байгаа. Нийгмийн хамгааллын тухай хуульд заасны дагуу Ахмад настангууд амралт сувилийн газарт хөнгөлөлттэй үнээр 10 хоногийн хугацаанд амарч сувилуулж байна. Ингэснээр ахмадууд тус сувилийн газарт 8,000 төгрөг төлж хэвтэн эмчилүүлж эрүүлжих боломж бүрдэж байгаа юм а. За ирж байгаа ахмадууд яг 10 хоног амардаг байгаа манайх. Ирж амрах хугацаанд нь бид нар бас 10 хоногийн төлөвлөгөө гаргаж ахмадуудаас танилцах үдшилэг, аахаа тэмцээн, дунднаас дууны болоод шүлгийн тэмцээн, бүжгийн тэмцээн гэх мэтчлэн олон талт үйл ажиллагаа явуулдаг юм байгаамаа. Ахмад наснд нийгмийн халамж үйлчилгээг үзүүлэх үүднээс тус сувилийн газар нь амарч сувилуулах ая тухтай нөхцөлийг бүрдүүлэн эрүүл зөв хооллох, эмийн болон уламжлалт эмчилгээг хийлгэх бүрэн боломжийг хангасанд ахмадууд сэтгэл хангалуун байна. Цагаан уулд ирсээр бид одоо хоол унд үйлчилгээний талаар ирнэ. Маш сайн юм аа. Урд өмнө би ирнэ амарч байгаагүй ажлын бололцоо таардгүй. Энэ удаа хуваартай учраас манай сумаас бид 5 хүн ирсэн. Манхан сумаас ирсэн. Одоо би энэ одоо шаардлага хийлгэж байна. Хөлдөө шаардлага хийж байна, бомб тавиулж байна, барай заслал хийлгэж байна, толгой тарих төөнөр ирнэ бүх эмчилгээ хийлгэж байна. Эрний бүх эмчилгээ хийлгэж байна гэж хэлэхэд хэлцдэх юм байхгүй. Цагаан уул амралт сувилийн газрын гаднах тогтчлтын хувьд мөн л орчин үеийн техник хэрэгсэл ашиглан амрагчдынхаа амрах ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлж өгсөн байна. Хэвтэн эмчилүүлж амарч буй ахмадууд цагаан уул амралт сувилийн газар нь уламжлалт, барай засал, бүх биеийн болон хэсэгчилсэн массаж, бомб тавих, гулгуур бомб татлах эмчилгээ, сүүн барай, тосон барай, шивүүр төөнөр лаа тавих, зүү тавих, арцэг нурууны барай засал гэсэн уламжлалт 13 төрлийн эмчилгээ үйлчилгээг ахмадуудтай үзүүлж байгаа юм а.